ICT Expo 2014 дэвшилтэй технологи ухаалаг хэрэглээ брэндор ICT Expo 2014 үзэсгэлэн олон жил болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Экспод ирснээр та оролцогч байгууллагын бүтээгдэхүүн үйлчлэгээний танилцуулга, концерт 2014, бичил хиймэл дагуулын үндэсний тэмцээн, програм хангамжийн тэмцээнүүд, MMT 2014, эрдэм шинжилгээний хурал, олон улсын эрдэм шинжилгээний баг хурал, спорт арга хэмжээнүүд, баярын хурал дээр чамрагдаарай. Ерөнхий ивент төлөвч Skytel компани, ивент төлөвч Bidish компани, ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, хамтран зохион байгуулагчид харилцаа холбооны зохицуулахороо. Шинэ шилдэг бүхэнтэй танилцж, Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг харах өдөр 2014 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Мишель Экспо төвийн үзэсгэлэнгийн дахинд мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар үзүүлж байна. Монгол улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 93 жилийн ой цахилгаан холбоо мэдээлсэн нийгмийн дэлхийн өдрийг тус тэмдэглэн өргүүлэх ажлын хүрээнд мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газраас 2014 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Мишель Экспо төвд дэвшилтэт технологи ухаалаг хэрэглээ уран дор ICT Expo 2014-ийг 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. ICT Expo 2014 бол маш онцлог болж чаднаа. За Expo бол салбарын хөгжлийн бас дүр төрхийг харуулдаг тийм ээ. Өнгөрсөн жилийн Expo бол Мишель Экспо төв зохиогдож байсан бүх Expo-гоос хамгийн их үзэгчтэй хүнтэй Expo болж исэн. За та бүхэн намайг бас гадаадаар зугаалж явна гэж битээ бодоорой. Энэ бол Монголд. Энэ жил ч гэсэн бид нар бол дутхааргүй Team Expo болно гэж бодож байна. Өнгөрсөн жилийнхаас илүү олон дэвшилтэт технологиг танилцуулсан үзэсгэлэн байх болно. Одоогийн хөгжлийн дүр төрхөөс гадна энэ цаашдаа энэ салбарын хөгжил тийм ээ хаашаа чиглэлийн хандлага нь хаашаа байна. Тэгэхээр энэ салбарт манай энэ салбарын бүх аж ахуйн нэгжүүд оролцдог өөрөөсдийнхөө тухайн ондоо хийж өгсөн ажил тавууд талууд энийг харуулж хийдэг болохоор Энэ хугацаанд бид нар юу хийв, юу бүтээв, юунд хүрв. Энээс бас энэ ард иргэд хэрэглэгчид бас юуг одоо олж авч эзэмшиж бий болгож одоо юуг хожив гэдэг талаас илүү бас харж дүгнэлт хийсэн тийм баяр бас болох байхаа гэж бас бодож байна. ICT Expo жил болгон хүлээдэг хүмүүс байгаа. Энэ дээр шинэлэг санаа хүлээж идэх хүмүүс ч байгаа. Тэгэхээр энэ бүх хүмүүсийн хувьд бол удахгүй Expo ч болох гэж байна. Тэр Expo-д идэвхтэй оролцоорой. Ерөнхийдөө бол тэнд танилцуулгаас гадна бас тухайн оролцож байгаа компаниуд бол маш олон бизнес санаа, бизнес шийдлүүдийг хүлээж байгаа. Бас хамтын ажиллагаагаа өргөнүүлэх хэрэгтэй болов уу гэж бодож харж байна. Ерөнхий ивент төлөвч Skytel компани, ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар ICT Expo 2014. Expo болон өөр өөрийн онцлогтой байдаг. Тийм учраас Expo дотроос онцлог бүтээгдэхүүн буюу шилдэгүүдийг бид нар шалгуулдаг. Бид нар бол ICT Awards 2014 гэж нэрлэдэг. Мэдээж ICT Expo 2014-өөс шилдэг 7 бүтээлийг бид нар шалгаруулна. Шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалт нийцсэн үйлчилгээ гэсэн 7 номинацийг шалгаруулах болно. Энэ шилдэг 7 бол мэдээж тухайн оны буюу 2014 оны шилдгийн шилдэгүүдээр тодорхойлох боломж нь бүрдэн. Тэгэхээр энэ удаагийн бид нар бас сонгон шалгуулалт хийхдээ хамгийн их эрэлттэй, хамгийн их хүртээмжтэй, хамгийн шинэлэг, хамгийн дэвшилтэд гэсэн олон талын харц сонгон шалгаруулахаар төвлөрүүлж байгаа. Энэ дээр мэдээж шалгарсны дараа бол оролцож Экспод оролцсон бүх үзэгчид бол сайн энэ бол үнэхээр шилдэг байсан гэдэгт санал нийлэх байхаа гэж итгэлтэй. Нэг жилийн доторх өөрчлөлтийг ярих юм бол өнгөрсөн хугацаанд бидний цаасан дээр байсан ийм зүйл хийн гэж ярьж байсан зүйл амьдралд бий болсон.
1980-аад оноос хойш харилцаа холбооны салбар маань тухайн үеийн холбооны яам байх олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тодорхой сансрын байршлуудыг бас зааж өгсөн байна. Тэгэхээр эдгээр байршлыг хэрхэн ашиглах вэ? Үр ашигтай хиймэл дагуулын холбоог ашиглах вэ, бий болгох вэ гэдэг асуудал бол өнгөрсөн жил тодорхой үр дүнд хүрлээ. Би зүгээр хамгийн ойрын бөгөөд хамгийн шин одоо шинжлэлийн нэг хэлбэр гэж дурдвал төрийн төвчүүлэг үйлчлэг гэж бид өөрсдөө нэрлсэн. Тэр бол шинжлэлийн нэг хэлбэр байх гэж харж байна. Монгол Улсын ерөнхийлөгчөөс бол ухаалаг том төрөөс ухаалаг төрлөө гэдэг зорилт төвшүүлсэн байна. Тэгээ бид нэр ухаалаг төр гэдэг концепцийг гаргаж ирэх нь зүйтэй байна гэдэг. Ийм зүйлээр тогтоод энэ концепцийг бол бид нэр улсын хэмжээнд мэдээлэл харилцаа холбооны салбар ер нь энэ ухаалаг төр гэдэг концепц орхон зүйтэй юм а гэдэг ийм зорилтыг төвшүүлж явж байгаа. Тэр төц машины тухай ярьж ирсэн бол өнөөдөр төц машинаас иргэн хорооны тодорхойлт гэлтгүй төрийн 10 үйлчлэгийг бол шууд өөрийн оршин байгаа цагаас авах боломжид бүрдсэн явж аваад эхэлсэн. Маш олон тооны иргэн хэрэгжилж байна. Тэгээ ер нь бол энэ одоо угаасаа 21-р зам бол мэдээллийн зам. Мэдээллийн замд бол энэ мэдээллийг хэн одоо богино хугацаанд хүлээж авч боловсруулж шийдвэр гаргаж чинь тэр бол бизнес болон бусад ажлууд амжилт олдог юм цаг. Тийм болохоор манай салбарын одоо үүрэг хараад улам л нэмэгдэж байгаа. Тэрийгч бид нар бас амжилттай энэ салбар бол сайн гүйцэтгэж байна гэж ойлгож байна. За тэгэхээр мэдээллийн технологийн салбар бол түрүү хэлсэн тийм ээ маш хурдцтай хөгжиж байгаа салбарын нэг ялч юм уу? Энэ салбаргүйгээр бол одоо бусад салбарын хөгжлийг төсөөлөхөд бас их төвөгтэй. Дээрээс нь энэ салбар маань бусад бас бизнесүүдэд бас тийм боломжийг олгож яадаг, дэд бүтцийг бий болгож яадаг. Энэ одоо үндсэн энэ одоо дэд бүтцээр дамжуулж бусад бизнесүүд бас өөрсдийн бизнесийн өсөлтийг хангах одоо хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж байгаа тэр хэрэгцээг хангахад бий болгож яадаг сонцлог. Тэгж арслагдсан сум суурин газрууд харилцаа холбооны үйлчлэгээ хүргэх, сүлжээний нөөц, найдвартай байдал, дээрээс нь өндөр хурдны үйлчлэгээ, өндөр нэгтрэлтэй телевизийг арслагдсан сум суурин газар хүргэх. Тэгэхээр эдгээр шаардлагуудаас хамаарат Монгол улсад бол зайлшгүй сансрын холбоог хөгжүүлэх юм шаардлага бий болж байна. Бид өнгөрсөнд юу хийж бүтэв? Одоо бидэнд юу хийж бүтээх гэж байна? Ирээдүйд бид хаашаа явж байгаа юм бэ гэдгийг харуулдаг онцлог байна. Тэр ч утгаараа энэ жилийн Экспогийн өрөө бол дэвшилтэт технологи ухаалаг хэрэглээ гэсэн чиглэл рүү явж байгаа. За энэ жил 8 дахь удаага зохион байгуулагдаж Экспо ICT Экспод Skatel компани одоо ерөнхий эвент тэтгэгчээр оролцож байгаа. За учир нь энэ жил манай компанийн хувьд үйл ажиллагаагаа хийснээр 15 жилийн одоо ой болж байгаа. Ерөнхий эвент тэтгэгч Skatel компани, ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар ICT Expo 2014. Технологийн үед бид ямар дэвшил хийвэ? Үнийгээ дагаад хэрэглэгч маань өөрөө ямар ухаалаг хэрэглээг бий болгосон юм бэ хэрэглэгчдэд? Технологи өөрөө яаж амьдрал нэвтэрч байгаа юм бэ гэдгийг харуулах чагаар онцлог байгаа. Энд оролцож байгаа байгууллагууд өнгөрсөн жилээс олон жилийн туршлагатай байгууллагуудаас гадна шинэ байгууллагууд ч гэсэн маш олноор оролцож байгаа. За энэ ирж байгаа энэ экспо бол бас бусад өөрд өмнө болж байсан үзэсгэлэн ярамгасаа бол нэлээд бас онцлогтой ийм арга хэмжээ болж байгаа. За энийг одоо өмнө нь ярихаасаа илүү бүх одоо хэрэглэгч үйлчлүүлэгч маань өөрсдөө бас очиж үзэх юм бол бас сонирхолтой содон мэдээллүүдийг тэндээс авах болцоотой байхаа гэж ингэж бодож байна. ICT Expo 2014. Дэвшилтэт технологи ухаалаг хэрэглээ брэндор ICT Expo 2014 үзэсгэлэн олон жил болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Экспод ирснээр та оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчлэгээний танилцуулга, концерт 2014, бичил хиймэл дагуулын үндэсний тэмцээн, програм хангамжийн тэмцээнүүд, MMT 2014, эрдэм шинжилгээний хурал, олон улсын эрдэм шинжилгээний баг хурал, спорт арга хэмжээнүүд, баярын хурал дээр чамрагдаарай. Ерөнхий эвент тэтгэгч Skatel компани, эвент тэтгэгч British компани, ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, хамтран зохион байгуулагчид харилцаа холбооны зохицуулахороо шин шилдэг бүхэнтэй танилцж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг харах өдөр 2014 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Мишель Экспо төвийн үзэсгэлэнгийн дахинд бидний хийж байгаа шинжилгээний зорилт бол 2012 онд төлөвлөгдсөн стратегийн 7 зорилт байсан. Энэ 7 зорилтын хүрээнд хийгдэж байгаа бүхий л ажлууд маань шинжилгээний гол зорилт болоо явж байгаа. Үүний нэг хэсэг болсон үзэг сонсогчтой холбоотой ажлууд хийгдэж байгаа. Тэгээ өнгөрсөн жил гарan та бүхэн ажиллаж байгаа. Телевизийн компаниуд, үйлчлэгээ эрхлэгчид
бас бүгдээрээ зүтгээд чанар болоод үзэгчээ хөндөж ажиллавал ямар үр дүнд хүрэхийг богино хугацаанд харууллаа. За 14 оны үед бол онцлог жил байгаа. 14 оны 7 сарын 30-нд Монгол улс тоон систем шилжлээ гэж зарласан. Энэ тоон системийн шилжилт бол өөрөө энэ телевизийн салбарт бол маш том шинэ ирүүн эхлүүлж байгаа. Монголчууд Монголын контент үйлдвэрлэгчид олон улсын стандартын бүтээгдэхүүн гаргах. За Монгол хүн өөрийнхөө олон улсын стандарт нийцсэн тэр бүтээгдэхүүнийг стандартын дагуу үүсгэх боломжийг бүрдүүлж байгаа. Энэ 7 зорилт маань өөрөө чиглэл дээрээ шинжилгээний гол асуудлуудыг агуулсан байсан. Энэ утгаараа бол өнгөрсөн хугацаанд хийгдсэн бүх ажлууд шинжилэл байсан. Жишээлбэл хиймэл дагуул төсөл дээр үндэсний хиймэл дагуул төсөл дээр одоо бид шийдлээ хүлээгээд байж байна. Энэ бол бидний хувьд хамгийн чухал зүйл. Олон улсууд бол энийг paper satellite гэж нэрлэдэг. Тэгэхээр бидний хувьд бол цаасан хиймэл дагуулал хөрөгцөн байна. За хоёр дахь зүйлүүд бид нар төрийн төвчрлөгийн үйлчлэг гэж томьёолсон. Өөрөөр хэлбэл дата төв цаашдаа юу болох вэ гэхээр Монгол улсын цахим ой санамжийг бий болгох. Олон улсын нэр томьёогоор big data-г үүсгэх. Тэдний найдвартай тасралтгүй ажиллагаа хангах. Аюулгүй байдал нууцлах хамгаалалт дээр Монголдоо битгий дэлхийд тэргүүлэхийг нэн шилжүүлэлээр ажиллаж байгаа. Дараагийн зорилт бол орон нутагт өндөр урдны интернетийн асуудал байсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр мэдээлэл холбооны сүлжээ компани сум хүртэл 2 мегагийн одоо урсгал өгч байна. 2 мегагийн урсгал гэдэг бол тэр тухайн сумын түвшинд бол хангалттай гэж бид нар ойлгож байна. Хангалттай гэдэг нь юугаар илэрхийлэгдэх вэ гэхээр өнөөдөр жишээлбэл Монгол Улсын шинжилгээ засгийн газар видео хурлаа хийж байгаа. Аймагт холбогдоод ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ видео хурлын хурд бол өнөөдөр 1 мега гарантай байхад хангалттай буюу 340 сум суурин газрынхаа бүх сумын засаг дарга бөгөөд суманд оршин сууж байгаа хүмүүсүүдээ байлгаж хагаад улсын хэмжээний бодлого яхад бол бүрэн болцоотой байна гэдэг. Ийм томьёолыг гаргаж ирж байгаа. Мэдлэг суурьсан эдийн засаг гэж маш олон жил ярьж байгаа. Тэгэхээр мэдлэг суурьсан эдийн засгийн тодорхой нэг хэсэг бол мэдээлэл технологи шууд харилцаа холбооны салбараас эхлэх учиртай. Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны салбарынхан төрийн ордонд чуулж 2014 оныг эргэцэн шинжилгээний жил болгож буйгаа зарлалаа. Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын дарга жадан байгуулан тус агентлагийн салбар байгууллагууд болох харилцаа холбооны зохицуулахаар Монголын цэглэгаан холбоо хувьцаат компани, Монгол шуудан төрийн өмчит хувьцаат компани, радио телевизийн сүлжээ, мэдээлэл холбооны сүлжээ, мэдээллийн технологийн үндэсний парк, үндэсний дата төвийн удирдлагууд хамтарсан ихтгэл тавьсан нь удирдлагын онцлог байсан бөгөөд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага компани 900 орчим төлөөлөгчд оролцож энэ салбарын цаашдын зорилтыг хэлэлцсэн байна. Энэ үеэр төрийн үйлчлэгээний түүц машин өнгөрсөн онд иргэдээс хамгийн их талархал хүлээсэн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч сум гарлаа. Чиглэл бүр дээр амжилтыг гаргахыг зорж байгаа. Тэр амжилт нь өөрөө дэлхийн стандартт хүрэх. Жишээлбэл Дэлхийн банкны гаргасан судалгаагаар бол манайх бол нэлээд жишг үйлчлэг нь орсон явж байгаа. Энэ утгаараа бидний хийх дараагийн ажлууд бол бүс нутагтаа төдийг дэлхийд бас онцлох шинэлэг ажил болох ёстой болов. Түүний төлөө бас зорж байна. Ингээд ярих юм бол чиглэл дээр бидний харж байгаа зүйлүүд байна. Шуудан дээр ч гэсэн мөн адил бид нар шуудан яаж өөрчлөж болдгийг юм тийм ээ. Шуудангийн дэвшил гэж юу байдгийг, ер нь иргэн бүрт яаж шуудан хүрэх ёстой гэдгийг бас бид нар өөрсдийнхөө бий болгосон энэ жишээгээр их хүнд хүрэхийг зорж байна. Ажлуудаас онцлбол 11 төв түүц машин, парам хангамжийн анх дугаар чуулган, нэгдсэн төлбөр тооцооны систем, тоон гарын үсэг, тоон телевиз, үндэсний хиймэл дагуул зэрэг том зорилтуудын зэрэгцээ, иргэд рүү чиглэсэн боловсон үйлчлэгээ нэвтрүүлэхэд амжилт гаргасан энэ хамт олон төрийн байгууллагуудын үлгэр жишээ байгууллага болон ажиллаж байна. Шинжлэл бол сэтгэл гаргах хийх ажил юм. Ер нь бол энэ даршимд хэлэхэд бол мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны салбарт бол ажиллаж байгаа үе үеийн удирдлагууд. За дээрэс нь өнөөдрийн хүртэл энэ салбарт бас тий бие сэтгэлээ хоёргүй сэтгэлээр зориулж ирсэн салбарын инженерүүд, ажилчид, албан хаагчид бүгдэнд нь бол бас яг энэ нэвтрүүлгээр дамжуулаад бол баярын мэд хүргэхийг хүсэж байна.
ICT Expo 2014 дэвшилтэй технологи ухаалаг хэрэглээ брэндээр ICT Expo 2014 үзэсгэлэн улам жил болгон 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Экспод ирснээр та оролцогч байгууллагын бүтээгдэхүүн үйлчлэгээний танилцуулга, Kansat 2014 бичил хиймэл дагуулын үндэсний тэмцээн, програм хангамжийн тэмцээнүүд, MMT 2014 эрдэм шинжилгээний хурал, олон улсын эрдэм шинжилгээний баг хурал, спорт арга хэмжээнүүд, баярын хурал ирж хамрагдаарай. Ерөнхий ивент төлөвч Skytel компани, ивент төлөвч British компани, ерөнхий зохион байгуулагч мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газар, хамтран зохион байгуулагчид харилцаа холбооны зохицуулахроо. Шинэ шилдэг бүхэнтэй танилцж Монгол улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг харах өдөр 2014 оны 5 дугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд Мишель Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд